Путин, Ши Жинпин, Моди эдгээр БРИКС-ийн удирдагчид одоо дэлхийн дэг журмыг өөрчлөхийн төлөө хамтран ажиллах гэж байна. Нөөцийн валют гэдэг нь ханшин гинтийн өөрчлөлтөөс өөрчлөлтөн сэргийлэх зорилгоор улс бүрийн эрх баригчдын урьдчилан хадгалах гадаад валют юм. Мэдээж хэрэг хамгийн алдартай нөөц валют бол ам доллар боловч Орос хятад хоёр хамт улсын ханж сул байгаа шинэ тогтолцоог бий болгохыг хүсэж байна. Хэрв энэ эдийн засгийн стратеги урагшлбал Оросын нефтийн гүйлгээгээр рублийн хэмжээнд хязгаарласан шиг БРИКС-ийн бүх орнууд нөөцийн гүйлгээг өөрийн мөнгөнд тэмдэгтэр хийхийг шаардах боломжтой болно. Хэрв ингэвэл баруун Европын мөнгөнд тэмдэгтүүд суларч иргэд бид үнийн хөрөгдөлд нэрвэгдэх болно. Америкчууд долларыг дэлхийн хамгийн хүчтэй валют хэвээр үлдээхийн тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд доллараас өөр валютаар нефтийн амиа хийхийг оролдсон Либ болон Иракийг Америкийн нэгдсэн улс эзлэн түрэмгэлв. Америкийн нэгдсэн улс хичнээн дургүй байсан ч БРИКС үргэлжилж сүүлийн үед Иран болон Аргентин гишүүнээр эсэх хүсэлтэй аль хэдийн өгсөөр байна. Үүний талаар санал бодлоо коммент хэсэгт хуваалцаарай.